Энэхүү цуврал хичээлээр бүгдээр энгийн гармоны хөдөлгөөн болон механик долгионуудын тухай ойлголтыг өөр юм болгож авцгаана. Ингээд хэлбэлзлээр эхлүүлэх хичээлээ хэлбэлзэл гэж юу вэ гэж асуувал энд бичсэн байгаачлан тэнцвэрийн байрлалын орчимд давтагдах нааш цааш хөдөлгөөний хэлбэлзэл гинэ гэж хэлсэн байна. Хэд хэдэн түлхүүр үг байна. Нэг нь хөдөлгөөн юм байна. Нөгөөх нь тэнцвэрийн байрлал эсвэл байр давтагдах хөдөлгөөн юм байна. Энэ гурвыг тодорхойлох хэрэгтэй. Тэнцвэрийн байр гэж юу вэ? Үүнийг ойлгохын тулд аягны ёроолд байгаа нэг үрлийг бүгдээр авч хэлцээ. Аягны ёроолд байгаа үрл маань тогтвортой тэнцвэртэй байгаа гэж үзвэл тэр байрыг тэр байрлалыг бүгдээр тэнцвэрийн байрлал гэд тасархай зураасаар тэмдэглээд харуулчих болно. Энэ үрлийг бага хэмжээгээр түлхээд энэ тэнцвэрийн байрлалаас нь хазаалгах юм бол эсвэл хөндөрүүлэх юм бол яг энд харуулсанчлан энэ хоёр хязгаарын хооронд нааша цааш энэ хөдөлгөөнийг давтах болно. За энэ давтагдж байгаа тэнцвэрийн байр орчмын энэ хөдөлгөөнийг л бид нар хэлбэлзэл гэж хэлдэг байх нэ. Тухайлбал хүн ус ууж байхад хүний залгуур хоолойны түнх маань бас хэлбэлзэх хөдөлгөөн хийж идэг. Ус уугааг байхад тэнцвэрийн байрлал дээр байна. Усыг уугаад эхлэхээр дээшээ доошоо залгах хөдөлгөөн хийж хэлбэлздэг гэсэн санаа. Яг тэнцвэрийн байртай адилхан тухайн хэлбэлзэл дээр яригдах ёстой өөр нэг чухал ойлголт нь юу байдаг вэ гэвэл буцаах хүч байдаг. Буцаах хүч гэж юу юм бэ? Буцаах хүч маань хүндийн хүчний гадаргуутай параллел байгуулагч нь үрлийг тэнцвэрийн байрлал руу буцаахыг эрмэлзсэн хүч буюу тэнцвэрийн байрлал руу тухайн үрлийг буцааж байгаа хүчийг хэлнэ гэж хэлсэн байна. Саяны өгүүлбэрийг ингээд тайлбарлаад өгье. Тухайлбал байна шүү дээ, тэ. Түүнийг ойлгохын тулд энэ байрлалыг А байрлалыг бүгдээрээ энэ байрлалыг Б байрлал гэх. Үрлийг А болон Б байрлал дээр тус тусад нь ингээд зурчих. Энэ хоёрын завсар хэн байгаа вэ? Тэнцвэрийн байр байгаа. Окей? Энэ зураасаар илэрхийлж. А байрлал дээр ирэхэд энд байсан, Б байрлал дээр ирэхэд энд байсан гэдээ бүгдээрээ үзчихье. Түүнд ямар хүч үйлчлэх вэ гэвэл mg хүч үйлчилнэ. Үргэлтийг тооцоорон бусад бүх хүчүүдийг тооцохгүйгээр. Тэгвэл энийг бүгдээрээ энэ x тэнхлэхийн дагуу болон y тэнхлэхийн дагуу хоёр салгаж болж байна. Энэ хүчийг. Окей, энэ y тэнхлэх гэдээ үзчихье. Бүгдээрээ энийг x гээ. Параллел байгуулагч гэдэг энэ доор бичсэн байгаа нь алийг хэлэх вэ гэвэл энийг хэлнэ. Тухайн хүчийг хоёр хуваая л да. Тухайлбал ингээд нэг хуваач, ингээд нэг хуваач. Энэ mg хүч, энэ болохоор mg, түүнийг w-гаар тэмдэглэе. W-гийн x-тэй параллел байгаа энэ хүч гэдээ ойлгочихъя. Энэ нь y тэнхлэг дээрх перпендикуляр хүч гэдээ ойлгочихъя. Перпендикуляр хүч энд тодорхой ач холбогдлыг илэрхийлэхгүй учраас одоогийн байдлаар Марти зөвхөн хаана анхаарлаа хандуулах вэ гэвэл параллел хүчин дээр бүгдээрээ анхаарлаа хандуулъя. Параллел хүч тухайн үрлийг тэнцвэрийн байрлал руу аваачхыг эрмэлзэж байгаа тэр хүч, аваачж байгаа тэр тэнцвэрийн байрлал руу буцаагаад татж байгаа хүч нэ гэсэн үг. Тийм учраас энэ хүчийг тэнцвэрийн байрлал руу татж байгаа, тэнцвэрийн байрлал руу буцаагаад аваачиж байгаа энэ хүчийг бид нар юу гэж ярьдаг вэ гэхээр буцаах хүч гэж хэлдэг гэж хэлсэн байна. Энэ нь буцаах хүч болох нь. Энэ удаад ийм чиглэлтэй. Б байрлал дээр яг Б байрлал дээр ч гэсэн хэдүүлээ хоёр хувааж болно шүү дээ. Яагаад энийг ингэж татаад байна гэхээр энийг ингээд татчихна гэдэг ингээд ойлгочих. Энийг y, энийг x гэж ойлгох хэрэгтэй. Ингээд y болгочих. Энэ бол y, нөгөөх нь x юм байна. Хоёр задлах юм бол ингээд нэг задар, ингээд нэг хүч болоод задарчна гэсэн үг. Одоо аль нь параллел, аль нь перпендикуляр ойлгомжтой. Энэ дахиад перпендикуляр байна. Харин энэ бол өнөөх параллел хүч маань байх нэ. Энэ параллел хүч маань хаашаага чиглэж чинь тэнцвэрийн байрлал руу чиглэж чинь. Тийм учраас энэ үрлийг тэнцвэрийн байрлал буцаагаад аваачхыг эрмэлзэж байгаа хүч нь буюу буцаах хүч нь энэ удаад энэ болох нэ гэсэн санааг илэрхийлнэ. За хэлбэлцлийг судлахад тохиромжтой өөр нэг систем бол бүршинт холбосон ачааны хөдөлгөөн байдаг. Бүршинт холбосон ачаа гэдгийг үүнээс хойш бүгдээрээ ингэж ярив. Бүршин дүүжин гэж ярив. Бүршин. За дүүжин ямар хөдөлгөөн хийх вэ? Дээшээ доошоо. Яг энэ нэг хөдөлгөөнөө давтаад байдаг. Үүнтэй адилхан бүршинт холбосон энэ ачаа маань бүршээ нэг шахаад буцаагаад суугаад тэнцвэрийн байрлалын орчимд энэ хөдөлгөөнийг хийдэг. Тийм учраас дүүжин гэж нэрлэж байгаа юм. Бүршин дүүжин юунаас тогтох вэ гэвэл бүрш болон бүршин үзүүрт холбосон нэг юм ачаа ч юм уу те M master BS тогтноо. Окей, ямар нэгэн байдлаар бүрш деформацлагдаагүй байгаа тэр байрлалыг бид нар юу гэж хэлэх вэ гэвэл тэнцвэрийн байрлал гэж хэлнэ. Шахагдаагүй байгаа, сунаагүй байгаа тэр байрлал. Тэнцвэрийн байрлалаас нь гадны хүчээр түлхээд орхичих. Энэ хүч гэсэн үг. Энэ гадны хүч үйлчлээд түүнийг түлхье.
Тэгвэл push action ямар хэмжээгээр агших вэ гэвэл x хэмжээгээр агшнаа. Ингээд гадны хүчийг авчих юм бол push буцаага түүнийг яах вэ гэвэл түлхэж эхэлнэ. Хаашаага тэнцвэрийн байрлал руу. Тэгвэл push-ны тэр одоо өөрийнх нь уян харимхаа хүч нь буцаах хүч болох нэ. Буцаах хүч. Аха. Тэнцвэрийн байрлалаа дайрах уу? Буцаад дайрна. Тэгээ зогсчих юм уу? Зогсохгүй. Цаашаага өөрийн гэсэн энергиээр буцаад push-ийг татаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл push-ийг сунгаж эхэлнэ гэсэн үг. Энэ 3 дээр харуулсанчлан. Push-ийг сунгаж жагаад хамгийн сүүл push-ны хамгийн урт суналтан дээр энэ нөхцөлийг авч хэлэлцээ. Тэгвэл юу болох вэ гэвэл өнөөх буцаах хүч байна. Зүүн гар тийшээгээ үйлчилж эхэлнэ. Яагаад гэвэл энэ удаад зүүн гар талд нь тэнцвэрийн байрлал нь гараад ирсэн учраас. Ингээд буцаах хүчин чиглэлийнхаа хувьд солигдоод байдаг байна. Одоо бүгдээрээ жишээ нэгийг хий. Жишээ нэг дээр динамометрийн push-ны хад 100 Нм, дараах тохиолдолд push-ны деформаци хэмжээг одоо Cooke-ийн хуулийг урд нь би ингэж зааж өгсөн. Энэ дээр би чиглэл харгалзахгүй зааж өгсөн. Харин чиглэлтэй бичиг гэвэл деформацийн хүч болон тухайн деформацийн хэмжээ эсвэл шилжилт хоёр нь чиглэлийн хувьд эсрэг байдаг учраас урд нь би хасах тэмдэг тавьж өгнө. Хэрвээ энэ хасах тэмдэгтээ бичье гэх юм бол яг үнэндээ бүгдээрээ энэ чиглэлийг нь харгалзаж ингэж бичих нэ. Энэ дээр бол чиглэл харгалзахгүй бичсэн байна гэж бүгдээрээ бодчихъя. Дараах тохиолдолд push-ны деформаци хэмжээг олъё. Бүгдээрээ x-ийг олох нь. X бол push-ны деформаци хэмжээ. A-д нь xa гэдэг үнийг деформаци хэмжээг яаж олох юм шиг вэ? Үйлчилж байгаа ямар нэгэн хүчийг push-ны хатанд хувааж олох нь байна. Ингээд 400 г масстай ачааг зүүсэн гэж юм. Энд юу болоод байна вэ? Тэрийг ихлээр бүгдээрээ ингээд төсөөлөд үзье. Энд 400 болон 100 г масстай бит зүгдсэн байгаа юунаас push-нээсээ гэж үзчих. Энэ push-ны хат энэ n. Push түүнийг ямар хүчээр чангаах вэ гэвэл хүндийнхаа хүчээр чангаана. Тийм учраас хүч бол mg байх нэ. Хүчний оронд бүгдээрээ массыг үржих g-г оруулах нь байна. Масс 400 г 1000 тухай 0.4 үржих нь 10 хуваах нь 100. 0.100-ны 4 метр гарлаа. X B-г нь олё бүгдээрээ 10 г масстай ачаа зүй. 10 г масстай ачаа зүйхэд бас л ялгаа байхгүй. F' түүнийг K-г 10 г 10-ыг үржих нь 10-ын хасах 3 үржих нь 10. 0.1 гарах нь байна. Хуваах нь 100. 10-ын хасах 3 зэрэг метр гарах нэ. Энгийн гармоник хөдөлгөөний тухай одоо бүгдээрээ ярилцъя. Энгийн гармоник хөдөлгөөн гэж юу вэ гэвэл гармоник хэлбэлзэл n физик хэмжигт түүнүүдийн өөрчлөлт нь синус буюу косинусын хуулиар улирах процессыг бүгдээрээ энгийн гармоник хөдөлгөөн, энгийн гармоник хэлбэлзэл гэж хэлнэ. Тэгэхээр косинус болон синусын одоо тэр хуулиар өөрчлөгдөж байгаа хэлбэлзэх хөдөлгөөнийг л бид нар энгийн гармоник хөдөлгөөн буюу гармоник хэлбэлзлээ гэд ярьж. Гармоник хөдөлгөөн гэж яриад байгаа, хаяа хэлбэлзэл гэж яриад байгаа. Энэ хоёр хоёулаа ижилхэн ойлголтоо гэд бодорой бүгдээрээ. Яагаад вэ гэхээр хэлбэлзэл чинь өөрөө давтагдах хөдөлгөөн учраас. Эсвэл ингээд ойлгочихвол зөв тогтлоор нь буцаах хүч нь шилжилттэй пропорционал буюу нэг юм буцаах хүч байгаа FB байгаа, шилжилт X байгаа. Энэ хоёр пропорционал гэдэг нь хүч ихсэхэд шилжилт ихсэн, хүч багасхад шилжилт багаснаа гэсэн санааг илэрхийлж байна. Эсрэг чиглэлтэй бол энгийн гармоник хөдөлгөөн. Гэхдээ чиглэлээр эсрэг байх учиртай гинэ. Тухайлбал энэ зүүн гар тийшээ юм бол нөгөөх нь баруун гар тийшээ байх. Энэ зөв тогтолтой хөдөлгөөнийг бүгдээрээ гармоник хөдөлгөөн гэж бас ойлгочих болох нь. Буцаах хүч болон шилжилт нь хоорондоо чиглэлээр эсрэг гэхдээ x жоох юм бол x чинь, багас жоох юм бол багас чинь буюу пропорционал байна гэсэн шууд хамааралтай. Энд одоо пүршин дүүжин дээр байгаа m маста b-ийг баруун гар тийш нь тэнцвэрийн байрлалаас a хэмжээгээр шилжүүлээд чөлөөтэй орхив. Тэгвэл юу болох вэ? Тэнцвэрийн байрлалын орчимд энэ хөдөлгөөнийг хийх нь ойлгомжтой. Энэ хөдөлгөөний явцад тухайн пүрш маань сунанчиг, агшинчиг мөн үү? Анхны байдлаар сунгахад буцаах хүч хаашаага чиглэж байна гэхээр зүүн гар тийшээ. Гэхдээ чи сунгахтаа шилжилт нь хаашаага байсан? Шилжилт нь энд харуулсанчлан, энэ доор харуулсанчлан баруун гар тийш байсан шүү дээ. Шилжилт хаашаага байна? Шилжилт баруун гар тийшээ. Гэтэл буцаах хүч нь ийшээгээ байгаад байна. Окей, энэ бол миний буцаах хүч FB, энэ миний шилжилт X, хэмжээ A юм байна. Энэний хэмжээ. Дараагийн тохиолдолд одоо бүгдээрээ сунгаа тавьчихсан байгаа. Энэ маань тэнцвэрийн байрлал руу хөдөлж эхэлж байна. Энэ хайрцаг маань хөдөлж эхлээ тэнцвэрийн байрлалыг дайрахад буцаах хүч нь тэг болдог.
Хаана тэр буцаах хүч энэ байна. Яагаад тэгэхээр деформац чинь тэг болчихлоо шүү дээ. Пүрсний маань деформац буюу суналтын хэмжээ тэг болчоор үйлчилж байгаа буцаах хүч нь тэг болдог байна. Хаана? Тэнцвэрийн байрлал дээр. Гэхдээ хурд нь хамгийн их байдаг. Тэнцвэрийн байрлал дээр хамгийн хурдтай болж очино. Хиний хурд? Тухайн хайрц цагны хурд. Тэгээ шилжилт нь тэг болсон. За, энд буцаах хүч нь тэг болсон. Мөн шилжилт нь бас тэг болсон. Тэнцвэрийн байрлал дээр. Тэнцвэрийн байрлалаас зүүн гар тийшээ юу болох вэ гэдг нь C дээр харагдчихэв. Тэнцвэрийн байрлалаас зүүн гар тийшээгээ тухайн пүршийг шахаж эхэлнэ. Шахаж эхлэхэд пүрш буцаага түүнийг түлхэхийг ирмэлзэн, тийм үү? Тийм учраас шахаж явсаар хагаад зогсчлоо гэж бодъё. Эцсийн хурд нь тэг болсон. Эцсийн хурд нь тэг болоход буцаах хүч нь максимум утгандаа хүрнэ. Ингээд буцаах хүч нь хаашаа үйлчилж эхлэх вэ гэхээр энэ удаад баруун гар тийшээгээ тэнцвэрийн байрлал руу үйлчилж эхэлж байна. Буцаах хүч баруун гар тийшээгээ, шилжилт харин зүүн гар тийшээгээ байгааг харж байгаа. Тэнцвэрийн байрлалаас зүүн гар тийшээгээ шахаад явсан гэдэг утгаараа энэ миний шилжилт болох нь байна. Энэ маань хасах хэмжээтэй байх нь байна. Түүний хэмжээгээр нь тэмдэглэе. Чиглэлийн хувьд гэх юм бол зүүн гар тийшээгээ, буцаах хүч нь баруун гар тийшээгээ байгааг зурган дээрээс харж болно. Энэ дээрээс ч гэсэн бүгдээрээ харж болно. Энэ удаад хязгаарынхаа тэр хоёр талын хязгаар дээр очичлоо гэсэн. Зүүн гар талын хязгаар дээр. Зүүн гар талын хязгаар дээр хурд нь тэг байгаа бүгдээрээ анзаарч байгаа байх. Тэгвэл баруун гар талын хязгаар дээр юу байсан? Анхны энэ хөдөлгөөн шүү дээ. Баруун гар талын хязгаарт анх хурд нь тэг байсан. Хоёр талын хязгаар дээр очиход хурд нь тэг болдог байна. За D кари. D дээр яасан бэ гэхээр буцаах хүчний үйлчлэлээр буцааж түлхэгдэж явсаар хагаад дахиад тэнцвэрийн байрлал дээрээ ирсэн. Тэнцвэрийн байрлал дээр ирэхэд дахиад адилхан зүйл болно. Хурд нь хамгийн их утгандаа хүрнэ. Гэхдээ энэ удаад хурд нь өөрийнхөө чиглэлийг сольсон байна. Түрүүн зүүн гар тийш байсан бол энэ удаад баруун гар тийшээгээ хамгийн их утгатай хурд нь. Хамгийн их утгыг V max гэж тэмдэглэж болно. Эсвэл HEO гэдэг ч юм уу хамгийн их утга гэж тэмдэглэсэн ч болно. Эсвэл зүгээр л V0 гэж тэмдэглэж болно. HEO гэж тэмдэглэгээ бол байхгүй. Хурдны хамгийн их утга, ямар нэгэн зүйлийн хамгийн их утгыг бүгдээрээ далайц гэж ярьдаг байна. Энийг хурдны далайцаа гэж ойлгоч. Хурдны далайцтай хүрэх нь байна. Гэтэл шилжилт нь тэг болсон байна. Хаана байна? Энэ дээр байна. Буцаах хүч нь бас энд тэг болсон байна. Деформац байхгүй учраас буцаад анхныхаа байрлал дээр ирлээ. Энэ нэг бүтэн хэлбэлцэн шүү. Эндээс гараад ийшээгээ яваад буцаад түлхэгдээд буцаад анхныхаа байрлал дээр ирэхэд энэ одоо үйл явц нь нэг бүтэн хэлбэлцлийг илэрхийлнэ гэсэн үг. Анхныхаа байрлал дээр ирэхэд хурд нь тэг болсон байна. Буцаах хүч нь зүүн гар тийшээгээ байвал шилжилт нь мэдээж ойлгомжтой баруун гар тийшээгээ байх нь. Ийм зүй тогтолтой энэ хөдөлгөөнийг л бүгдээрээ гармоник хөдөлгөөн гэдэг юм байна. Гармоник хөдөлгөөн бол синус болон косинусын хуульд захирагддаг. Нөгөө тэгвэр дахиад нэг логик нь юу вэ гэвэл буцаах хүч болон шилжилт нь хоорондоо эсрэг чиглэлтэй байдаг байх нэ. Энийг бүгдээрээ энд авч үзсэн.